За сайн байцгаана уу монголчуудаа Стокгольмоос наран чимэг ярьж байна. Би өнөөдрийнхээ бичлэгээр та нартай нөгөө эх орноосоо буюу тийм Монголоос ажлын гэрээнд хамрагдахад юу хүсдэг вэ? Ямар шаардлагууд байдаг вэ гэдгийн үргэлжлэлтэй энийг хүмүүс нэлээд асуугаад байгаа учраас тэрүүчээр болохоор ямар хаанаас хайх уу, яаж олох уу, ямар шаардлагууд гэсэн. Одоо энэ болохоор өнөөдрийнх нь үргэлжлэл нь хэрвээ та ажил олгогчоо олчоо тийм ээ хүсэлтээ гаргаж байгаа бол та яг юу хийх ёстой, юу анхаарах ёстой вэ гэдэг талаар хэлээдгээ. Хамгийн нэгдүгээрт нөгөө хүн англи хэлтэй байж ах ёстой тийм ээ гэж би англи мөн швед хэлтэй байж ах ёстой гэж хэлсэн шүү дээ. За ажил олгогчоо та олчихлоо тийм ээ. Ажил олгогчоо олцохоор таны хор нөгөө одоо гэрээ хийх үйл явц эхэлнэ шүү дээ. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт ажил олгогч чинь хамгийн ихний алхмыг бүгдийг хийдэг. Яагаад вэ гэхээр ажил олгогч учраас шилжилт хөдөлгөөний алба руу ажил олгогч чинь одоо би энэ хүнийг ажилд авах гэж байна гэсэн нэгсэн таны урилгыг хөдөлмөрийнхаа гэрээний нэг хэсгийг шилжилт хөдөлгөөний алба руу илгээдэг. Үүнийг нь хүлээж авч хаа тэрэн дээр бол албан байгууллагын чинь ажил олгогчийн чинь тэр бүгсэн зүйл дээр мэдээж таны тодорхой хэмжээний мэдээлэл очичдаг. Ялангуяа одоо имэйл хаягч чинь тийм ээ. Ингэсэн тохиолдолд за шилжилт хөдөлгөөний алба хүлээж авч хаад за ажил олгогчид чамайг ажилд авъя, таныг ажилд авъя гэж та одоо өөрийнхөө хүсэлтийг өөрийнхөө хэсэг буюу өөрийнхөө хүсэлтийг гаргахгүй юу гэсэн та нар линк явуулдаг. Тэр линкээр нь та нэвтэрч ороод тэр линкийг нээхээр та өөрийн гэсэн нөгөө хуудасаа нээн үү тэн дээр шинээр хуудас нэгтэй яг үгээр таны нөгөө нэвтрээ орох нэр байж ах хэвээр нууц үг байж ах хэвээр тийм үү. Үүнийг хийгээд одоо өөрийнхөө тэр хуудсыг бий болгочхоор таны тэр бүлэх хуудас чинь нэгдэд гараад ирдэг. Тэгэхээр та тэрийг дараалаар нь одоо бөглөөл эхний хуудсыг бүлээг үүсгэх дараагийн хуудас нь өөрөө ингэ гарч ирээд идэг. Тэрийг нөгөө хадгалах боломж байдгүй тийм ээ. Гэхдээ бүр хамгийн сүүлийнхээ алхмыг хийгээд явуулахаас өмнө тэрийг буцаага өөршнө гүйлгээд харж болдог юм зүйл байдаг. Тэгээд энэ хуудас руугаа ороод өөрийнхөө хүслийг гаргахаас өмнө танд юуг анхаарах ёстой вэ гэхээр та таны пассворд, гэр бүлтэй бол гэр бүлийн баталгаа, хүүхэдтэй бол хүүхдийн төрсний чинь гэрчлэгээ гэх ийм бичиг баримтнуудыг та яатсан байж ах хэвээр. Их хуваар нь нөгөө буюу мөн баталгаат орчуулаад энэ товчоогоор орчуулуулад англи хэл дээр тийм ээ орчуулуулад түүнийг хувлаад нөгөө бичиг баримт маягаар одоо компьютер руугаа PDF сканердаад PDF маягаар бичиг баримт болгоод компьютерээр орлоо хадгалсан байж хэвээр тий. Тэндээсээ та тэр шууд тэр бичиг баримт за одоо ингээд бүглээд яваад хар чинь за та энийг хавсаргаа гэсэн одоо хуудас гарч ин тэгэхээр тэн дээр тэр бүх бичиг баримтаа хавсаргаад хийгээд өчтдөг юм. Тэгээ хамгийн төгсгөлд нь та яах вэ гэхээр танд нөгөө олон улсад төлбөр тооцоо хийж идэг карт байж ах хэвээр тийм ээ. Данс хийж ах хэвээр тэргээрээ та нөгөө хүслийнхаа хураамжийг төлөө шүү дээ. Хүслийн хураамж нь 2000 крон байгаа. Швед кроноор тэгээд та төлбөрөө хийгээд одоо төслийнхаа зүйлийг чааш нь явуулахаар танд автоматар би таны хүслийг хүлээгээд авлаа. Энэ бол таны хяналтын дугаараа гэсэн таны дугаар бүртгэлийн буюу хяналтын дугаар гэсэн дугаарыг нь тэр дугаар танд хэрэгцээтэй та тэрийг хадгалж авах хэрэгтэй. Тэргээрээ та нөгөө шилжилт хөдөлгөөний алба руу ороод таны шийдвэр гарсан байх уу юу? Шийдвэр гарсан байх уу гэдгийг хянаад яваад иж болдог. Тэгэхээр танд тэр нөгөө ирсэн имэйлээ хайж болохгүй тэр хяналтынхаа дугаарыг хадгалж явах нь шүү дээ. Тэргээрээ та миний одоо хүсэлтэнд ямар хариу ирж байна, яаж нээж байна гэдгийг хяндаг. Тэгээд энэ юунаас гадна бас энэ бол нөгөө цахимаар шүү дээ. Ер нь цахимаар хүсэлт гаргахад хамгийн дээр одоо хурданч нөгөө шийдвэр ер нь гарч ирэх нь арай хурдан байдаг. Ер нь бол гэхдээ бас нөгөө бичгээр бас өгч болно л доо. Бичгээр өгөхөр чинь та нөгөө хүсэлтийг аваад бөглөн тэгээд цааш нөгөө одоо Бээжингийн элчин рүү юм уусгал шуудангаар л илгээх болно шүү дээ. Тэгэхээр шуудан явна, тодорхой хугацаа шаарддаг нь мөн замдаа олж өргөдөхийг чинь бай гэх юм тийм ээ. Ийм зүйлүүд. Гэхдээ яг би ямар хүсэлт бөглөдөг вэ гэдгийг хэлээдэг. Би англиар бол англи хэл дээр бол тэгээ 149.011 гэсэн хүснэгтэй байгаа. Яг хүн одоо тэр ажил орох гэж байгаа хүн. Гэр бүлийн гишүүд нь болохоор 13 30 11 гэсэн одоо
гэр бүлийн гишүүд хүсэл гарах үзсэн байгаа. Энэ болохоор англи хэл дээр шүү дээ. Швед хэл дээр болохоор 148.011 ажил орох гэж байгаа маань гэр бүлийнх нь гишүүд болохоор 132.011 гэсэн хүслийг бөглөдөг байгаа шүү. Тэгээд үүн дээрээс бас нэг өөр нэг би дутуу хэлчихсэн байсан зүйл нь юу вэ гэхээр өөрийнхөө эх орноос буюу тийм Шведээс гадуур өөрийнхөө эх орноос гаднаас хүсэж байгаа тохиолдолд нөгөө 4 сар ажилласан байх хэрэгтэй гэсэн нэг шаардлага байдаг. Тийм зүйл байдаг. Тэр нь болохоор дотроос хүсэж байгаа тохиолдолд ялгаа нь энэ тэрнээс бус бүхэд тавьж байгаа шаардлагууд нь яг адилхан. Үүнээс гадна би нэг дутуу зүйл хийсэн байлцсан юу вэ гэхээр хөдөлмөрийн гэрээнд хамрагдаж байхад нөгөө тэр албан байгуулагч нь нөгөө шингээний холбооны орнууд дотор 10 хоног тэр хөдөлмөрийн зах зээл дээр буюу хөдөлмөрийн бирж дээр цараа тавьсан байх хэрэгтэй юм шүү. Тэ нэг шаардлага нь түрүү би дутуу хэлэгдсэн байлаа. Тэрнээс бол бүх тавигдж байгаа шаардлагууд дотроос ч гаднаас ч ерөөсөө адилхан зөвхөн нөгөө дотроос өсөж байгаа тохиолдолд 4 сартай ажилласан байх хэрэгтэй гэсэн шаардлага байдаг. Ялгаа нь. За тэгээд би танарт байсан мэдээлэл өглөө хэрвээ танд миний энэ бичлэг таалагдсан бол та нөгөө subscribe хийгээрэй. Бусдаа шеэр хийж тараагаараа. Тэгээд жоохон ч гэсэн танарт тус болох байх гэж найдаж байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээрээ би жижиг мэдээллүүдийг та нарын асуусан асуултан дээрээс чинь үндэслээд бас ингээд хийж явах болно. Тэгээд таалагдсан бол subscribe хийгээд одоо миний мэлми гэсэн YouTube-ийн утас руу ороод шүү дээ, тэ. Дагчуулаарай гэж. За тэгээд энэ удаагийн бичлэгээр энэ зүйл байна. Баяр таа.